монголчидтэй бас намайг анх үзэж байгаа хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр миний хувьд одоо маш чухал өдөр. Яагаад тэгэхээр би яг одоо 1 жилийн өмнө одоо 2 хөхөө авахуулах юм хор тавдраа авахуулах юм одоо хаалгаанд орсон өдөр юм байгаа. Тэгээд энэ өдрийнхөө одоо айн хүрээнд би ингээд сая зөндөө бодоод тэгээд яг юу болж өнгөрсөн бэ? Тэгээд өөртөө ингээд захиа бичлээ л дээ. Тэгээд ямар захиа вэ гэхээр би ингээд байглаа чи ямар мундаг юм бэ? Ямар хүчтэй юм бэ? Чи мундаг байж чадсан шүү. Чи ингээд хүчтэй байж чадсан шүү. Чи өөрийгөө хайрлж сурж байгаа. Чи бас өөрийгөө ингээд сул дорой гэх эмэгтэй хүн гэдгээ ингээд ойлгосон. Тэгээд ийм мундаг эмэгтэй юм байна штэ гэд ингээд өөртөө би чамаар маш их бахархаж байна гэд би ингээд өөртөө захиа бичлээ л дээ. Тэгээд яад ч юм одоо 1 жилийн өмнө ингээд тохиолдсон зүйлийг ингээд бодоход би яг ингээд эмнэлгээс одоо яг хаалгаанаас гараад ингээд ухаан ороод тэгээд хамгийн түрүүнд ингээд цээжээ харж исэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд юмар ингээд бооцсон ингээд тэгээд ингээд нэг эмэгтэй хүн л болсон хойно ингээд 2 хөхөө алдсан болохоор ингээд их л гунигэлсэн байх магадгүй эсвэл айдас маань их давмгаалсан болохоор ч тэр юм уу би хаалганы дараагаар би зөндөө уйлсан байхгүй. Бүр ингээд өөрийн мэдлгүй ингээд нулимс асгараад ингээд зогсож чадахгүй уйлаадсан. Тэгээд тэр яг нэг асгарсан их нулимстай минь хамт миний өмнө нь одоо амьдралд одоо тэр өдрөөс өмнөхтэй миний амьдрал тохиолж исэн уй гуниг байд юм уу эсвэл гомдол цөхрөлтэй энэ бүх зүйл ингээд тэр нулимстай хамт урсаад алга болоод ингээд явчихсан юм шиг. Тэгээд тэр өдөр болвол би яг шинээр төржээ. Тэгээд би тэр өдөр хэдийгээр ингээд эмэгтэй хүн 2 хөхөө тайруулна гэдэг бол үнэхээр одоо тэг гунигтай хэцүү тийм зүйл юм шиг боловч энэ надад ингээд амьдралын богинохныг ухааруулсан өөрийгөө хайрлах ёстой тэг хайрлахын чухлыг ингээд ойлгуулсан. За тэгээд хайртай хүмүүсээ одоо тэг байгаа дээр нь яг энэ цаг хугацаа мөчтөө ингээд хайртай бол хайртайгаа хэлээд өөртөө ингээд тухгүй байлгадаг зүйлээсээ ингээд хол байх ёстой юм байна. Тэгээд аливаа зүйлд ингээд байгаа энэ цаг хугацаагаа маш ихээр ингээд